Сайн байцгаана уу? Би яг одоо Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын нэгэн шилдэг пабын үүдэнд ирсэн байна. Тэгээд энэ паб бол Спарта гэдэг нэртэй байгаа. Энэ бол эртний грекийн Спартанчууд гэдэг эртний баатаруудын нэрээр нэрлэгдсэн ийм паб байгаамаа. Тэгээ энд бол ер нь хүмүүс оройн цагаар найз нөхдөдөө бас ирдэг байгаа. За сайн уу? Орой минь ажил сайн уу? Өө ажил сайн ажлаа яг л би ажиллана. Манай байгуул ресторан болонгууд 2007 онд анх үүд хаалганы байсан. Тэгээд юу аялал жуулчлалын тийм гадаад харилцаатай холбоотой байдаг. Жуулчид байнга ирдэг манай ресторанд. Тэгээд энэ хавийн манай албан газар байгуулгын хүмүүсээс байнга орж ирж идэг. Тэгээд нэг 10% байнга үйлчлүүлдэг хүмүүстээ 10% хөнгөлөлт өгдөг. Тэгээд байнга үйлчлүүлэгчтэй цай өнгөө өгдөг. Тэгээд ихэнх нь ер нь байнга үйлчлүүлэгчд байдаг манай байгууллага нь. Тэгээд энэ янз бүрийн пивээр дандаа Монгол пивээр үйлчилдэг. Тэгээд задгаа Чингис, задгаа Монгол гэдэг. Тэгээд энэгээр нь бүх төрлийн виски, коньяк, арх пивнүүд бол ихэнх нь бүгднгээр нь үйлчилдэг. Тэгээд манай үйлчлүүлэгч нар нь лонгууд ихэнхдээ өдөр болгон шахуу орж ирж идэг. Манайхаар үйлчлүүлээд гарсан амар тийм сэтгэл хангалуун байдаг. Зөөгч өдөрт 2 ээлжийн зөөгч барьман нар ажилладаг. Айгуу тийм гайгүй сайн хүмүүс ажилладаг. Тэгээ хоол нь хэм бол Европ, Монгол хоолоор үйлчилдэг. Тэгээд хоолнууд нь ер нь хагасаар бүтнээр гээд порцолж гаргадаг. Хоолоо эсвэл өөр төрөл төрлийн хоол захиалж нэмж гаргаж болно. Хүссэн хоолоо авч болдог. Тэгэхээр танай пабын бас нэр Спарта нэртэй байна л да. Тэгээд доторх тогтчлон ч гэсэн бас их онцлог санагдаж байна. Тэгээд одоо хэдэн хүний багтаамжтай вэ? Энд нэг 60-аас 70 хүн бол чөлөөтэй орчин. Тэгээд хүлээн авалт хэрэг бүр ингээд олон хүн гэх юм бол бүх юмаа зарчлаад ингээд ер нь багтаамжтай бол 60-аас 70 хүн бол ер нь авах чадвартай. Тэгээд зөөгч нар нь бүгд ажиллаад явчихна. Тэгээд ер нь одоо хит хөдөр ер нь их цугларч байна. Ер нь гадны зуулчид, гадны үйлчлүүлэгчид ер нь хэр байна вэ? Гадны үйлчлүүлэгчид байнга байдаг. Айгүй олон ирдэг. Тэгээд жуулчны компанитай хамтран ажилладаг гэсэн. Тэгээд жуулчид айгүй ирдэг. Тэгээд жуулчид биш энд амьдардаг монголчууд гадаадуудаас айгүй орж ирдэг. Манайхаар байнга үйлчлүүлдэг. Тэгээд ажлын 5 өдөр ер нь бол байнгын хүнтэй байдаг. 4-5 дахад арай илүү их хүнтэй байдаг. Хагасаа бүтэн сайнаар бас ордог. Ер нь ихэнхдээ хүнтэй шах байдаг. Тэгэхээр танаа одоо пивний сонголт, за вайн, вискиний сонголт бол хараад хад бас нэлээд их байна л да. Голчлоо ер нь хүмүүс алийг бас илүү хэрэгжилж байна. Ихэнхдээ ер нь пив айгүй их давмгаалж гардаг. Тэгээ виски гэх юм бол хар жоны, улаан жоны айгүй ихэнхдээ давмгаалдаг. Вайн гэх юм бол төрөл бүрний вайнууд байгаа. Тэгээ чинет, бордокс, кабернет илүү их гардаг. Тэгээд Чингис пив Монгол задгаагаар Чингис пив Монгол пив хоёр байдаг. Тэгээд тэр 05-аар 033-аас гарч идэг болохоор хүмүүс их хуумаар санагдах юм бол 05-аар багаараа гэх юм бол 33-аар аваад ууж болдог. Тэгээд Tiger сэнгүүр ер нь ихэнхдээ Монгол пивээр үйлчилдэг. За сүүлд бас Монголд их олон одоо пив үйлдвэрлэгч нараас гарч шин нэр төрлийн пивнүүд бас гарч байна тийм ээ. За тэгэхээр одоо хэдэн жил ажиллаж байна? Ер нь одоо энэ өөрийнхөө энэ пабын талаар пабын онцлог гэвэл юу гэж хэлэх вэ? Одоо Улаанбаатарт бол маш олон паб, кафе, ресторанууд байна л да. Манайх болохоор хамгийн гол нь чанартай хүнийг сэтгэл хангалуун байлгаад чанартай хоол хүнсээр дайдаад сэтгэл хангалуун байдлыг хамгийн эрхэм болгодог. Өөрсдийнхөө ашиг сонирхлыг биш хүмүүсийн сэтгэл хангалуун байдлыг ажилчдынхан тэгээд амьдрал бүх юм нь ер нь аюу тийм сайн харж үзэж идэг. Тэгээд ер нь хүний сэтгэл санааг л аюу хардаг да. Тэгээд хоолны хувьд чанартай байх хэрэгтэй шинэ юмар хоол хүнсээ бэлтгэдэг. Тэгээ ер нь танад бол ялангуяа үдийн цайны цагаар бол их олон хүмүүс бас байдаг шүү дээ. Бас оройн цагаар хүмүүс бас хоорондоо ярилцаад пив уух нь уугаад тийм ээ вайн уух нь уугаад их олон хүмүүс цуглардаг. Тэгээд одоо чи энд хэдэн жил ажиллаж байна? Энд ажиллаад би одоо яг 4 сар ажиллаж байгаа. Тэгээд маад ер нь ихэнх нь энэ ойр хавийн татварын хилцэн дөрвүүдийн албан газруудын хүмүүс их байнга үйлчлүүлдэг. Хоолн дээр манайх хоолоо хямдхан гаргадаг. Тэрэн дээр дээрээс нь хөнгөлт өгөөд цайгаа өнгөө өгдөг учраас бас хүмүүс айгүй их дуртай байдаг. Хоолны хувьд айгүй чанартай гардаг, ам цайтай. Тэгээд